Мөнс эмийн үйлдвэр нь 1990 онд анх байгуулагдсан бөгөөд эдүүгээ Монгол улсад эм үйлдвэрлэлийг дэлхийн жишгт хүрэхээр 2000 оноос GMP эм үйлдвэрийн цогцлбор байгууламжийн төслийг эхлүүлсэн билээ. Төслийн хүрээнд 2012 онд Европын Сэргээн босгол хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү эм үйлдвэрийн цогцлбор байгуулах төсөл бодит биелэлээ олсон юм. 200 гаруй ажилтан үйлдвэрлэлийн 5 нэгжтэйгээр 150 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч, харилцагчдад хүргэж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 30 орчим хувь нь Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон. 2015 оноос үйл ажиллагаанд ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбартаа түүч хэлж, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн Монгол улсын анхны эмийн үйлдвэр болсон. Олон улсын GMP шаардлагын дагуу хүний урсгал, материалын болон бэлэн бүтээгдэхүүний урсгалыг үл давхцах байдлаар зохион байгуулагдсан эм үйлдвэрлэлийн Clean Room System бүхий барилга төлөвлөгдсөн. Үйлдвэрлэлийн бүсэд зөвшөөрөгдсөн ажилтан нэвтрэх ба нэвтрэх зөвшөөрлийг шалгах хуудсыг баримтлан баталгаажилт хийж нэвтрүүлнэ. Үйлдвэрийн хэсэгт нэвтрэхдээ тусгай зориулалтын полиэстер материал бүхий хувцас хэрэгслийг бүрэн өмсөх ёстой бөгөөд үс сахлыг далдлах шаардлагатай. Үйлдвэрлэлийн орчинд өрөө хоорондын даралтын зөрүүг үүсгэж, дамжин бохирдлоос урдчлан сэргийлж байна. Үйлдвэрийн барилгын нийт өндөр 7 м бөгөөд 2.1 буюу 3 м орчинд 1 км үргэлжлэх агаар жуулалтын шугам хоолойн дэд бүтцийг шийдвэрлсэн. Эмийн үйлдвэрлэлийн анхны дамжлага нь эмийн бодисуудыг найруулах хэсгээс эхэлдэг. Энэхүү хэсэгт эм найруулагч батлагдсан технологийн зааврын дагуу бүрэн автоматжсан төхөөрөмжлөөр ажилладаг. Энэхүү тоног төхөөрөмж нь уламжлалт найруулгын аргыг бодвол эм үйлдвэрлэлийн дэвшилтэд тоног төхөөрөмж болох мөхлөгжүүлэн хатаах цаг хугацаа, эдийн засаг, эрчим хүчний хэмнэлттэй байгаль дээлтэй технологи. Найруулах дамжлагаас гарсан хагас боловсруулсан эмийн найрлагыг жигдрүүлэх зорилготой автомат удирдлага бүхий тоног төхөөрөмж. Энэхүү тоног төхөөрөмж нь дата мэдээллийг хадгалах, хэвлэх боломжтой смарт удирдлагын дэлгэцтэй. Найрлагын дамжлагаас гарсан бүрэн хологдсон завсрын бүтээгдэхүүнийг тогтоосон тун хэмжээний дагуу шахах аргаар хэлбэржүүлэх төхөөрөмж юм. Уг төхөөрөмжөнд мэдээлэл датаг оруулснаар шахмал эмийн хэмжээ, хэлбэр зэргийг автоматар тохируулан гаргадаг бүрэн автомат төхөөрөмж юм. Жилийн бүтээмж нь 350 сая ширхэг шахмал гаргах боломжтой 2 ширхэг байдаг бөгөөд Монс эмийн үйлдвэр нь Цитромакс, Флорфенамин, Парацетамол, Магнимон зэрэг 40 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хэрэв тухайн эмийн бүтээгдэхүүн капсул хэлбэрээр үйлдвэрлэх бол найруулах дамжлагаас хатуу капсулд дүүргэх дамжлага руу шилжүүлдэг. Шахах төхөөрөмжийн адил big data, хадгалах, хувилах боломж бүхий бүрэн автоматжсан төхөөрөмж нь жилийн бүтээмж нь 50 сая ширхэг капсултай эм үйлдвэрлэх боломжтой. Эмийн найрлага зориулалтын шаардлагаас хамааран зарим эм бүрхүүл тавих технологитой байдаг. Шахмал эмийн бүрхүүл нь эмийн амтыг засах, хүний биед шимэгдэлтийг зохицуулах зорилготой. Жишээлбэл аспирин бүтээгдэхүүнд бүрснээр ходоодонд задарч зочроохоос урьдчилан сэргийлнэ. Хэлбэржүүлэх дамжлагаас шилжүүлсэн шахмал капсултай бөөн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор зориулалтын анхдагч савлгаанд битүүмжлэн
Эмийн чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор бие даасан хараад бус чанарыг нэгж ажилдаг. Чанарын нэгж нь үйлдвэрийн эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагад хөндлөнгийн хяналт хийж, үнэлэлт өгнөлт өгч, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажилдаг. Монос эмийн үйлдвэрийн дэргэдэх эм бэлтгэмлийн сорилтын лаборатори нь 2000 онд байгуулагдаж, 2005 онд ISO 17025 стандартыг хангаж, одоогийн байдлаар 6 дахь удаага итгэмжлэгдсэн байна. Эм бэлтгэмлийн сорилтын лаборатори нь өөрийн шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдлыг баталгаажуулах зорилгоор үндэсний болон Их Британийн LGC Standards байгууллагын ур чадварын хөтөлбөрт тогтмол хамрагдаж байна. GMP 2 төслийн хүрээнд Европын стандартын шаардлага хангасан 244 м2 талбай бүхий микробиологийн, 400 м2 талбай бүхий химийн лабораторийн байрыг ашиглалтанд оруулаад байна. Одоогоор нарийн мэргэжлийн 20 орчим мэргэжилтэн ажиллаж байна. Эмийн шинжилгээний өрөө эрүүл зүйн шинжилгээний өрөө микробиологийн лаборатори нь өсгөврийн өрөө, тэжээлд орчин бэлтгэх өрөө, угаалгын өрөө, өсвөрлөлтийн өрөө, ариутгалын бүрэн автоклавын өрөө, устгалын бүрэн автоклавын өрөө, агааржуулалтын систем, үйлдвэрлэлийн нийт талбай 1600 м2 талбайд хатуу тугнагдсан эмийн үйлдвэрлэл явуулдаг. Агааржуулалтын систем нь нэг цагт 64,000 м3 агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Гарах агаарыг F8 шүүлтүүр шүүснээр байгаль орчинд ээлтэй шийдэл болсон байна. Цэвэр ус, үүсгүр болон түгээлтийн шугам хоолой ба хэрэглээний эцсийн цэгт нийт 25 дээж авах боломжтой цорго байрлах бөгөөд тэдгээрээс төврийн аргаар болон тогтмол хуваарийн дагуу шаардлагатай хэмжээгээр шинжилгээнд дээж аван чанарын хяналт баталгаажуулалтыг ханган ажиллаж байна. Энэ судаллын хүрээлэн нь Монос группийн эрдэм шинжилгээ судалгааны үндсэн төв байгуулга юм а. Судалгааны хүрээнд хавдрын эсрэг, харшил, ясны сэргэжилтийн эсрэг бэлтгэл, дөрвөн булчирхайн өрөвслийн эсрэг бэлтгэл, чихрийн шижингийн эсрэг бэлтгэл, дархлаа тэтгэх, бөөр хамгаалах, шархны тос, ходоодны шархлааны эсрэг бэлтгэл, пробиотик бүтээгдэхүүн гарган авах ажлыг эмнэлзийн өмнөх болон эмнэлзийн шатанд гүйцэтгэж байна. Бид эм зүйн шинжилгээ ухаан, эмийн зах зээлийн судалгаанд суурилж, хууль тогтоомжийн хүрээнд дэвшилт технологиор олон улсын GMP шаардлагад нийцүүлэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм бэлтгэл үйлдвэрлэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг давж хангахад чиглэсэн бүтээлч, үр ашигтай менежментийн тогтолцоотойгоор байнгын сайжруулалт хийж хөгжсөөр байна. Монос эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай виртуал орчинд танилцсан танд баярлалаа.